Орой та бүхэндээ итгэлийн булдог гэдэг сэдвээр үзний үгийг хуваалцсан. За хажууд байгаа хүндээ хэлэхгүй ийм үг сонсч байсан уу ер нь? Анаар булдог нохоо мэднэ үстэй. Дайраад байдаг ерөөсөө. Юунаас ч айдаггүй. Дайраад байдаг. Иврэ 10:35. Та хэрвээ хойноос боломжтой бол гаргаж өгөөрэй. Иврэ 10:35 дээр тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хай гэж хэлсэн. Итгэл бол агуу шагнал юм аа. Эрхийн бичиг юм аа. Хэрхэн яаж амьдрах вэ гэдгийг тийм ээ Бурхан биднэрт өгсөн шийтгэхээр өгсөн тийм ээ эрхийн бичиг юм аа. Есүс дагалдагч нартаа өчүүхэн итгэлтнүүдээ гэж зэмлэжсэн болохоос биш өчүүхэн мэдлэгтнүүдээ гэж зэмлэж байгаагүй. Библи итгэлийн чинь дагуу болох болтугай гэж Есүс хэлжсэн. Итгэл чинь чамааг идгээдэ гэж хэлжсэн. Саа өвчтөн хүмүүсийг дээврийг нь онгоолгоо буулгах үед тийм ээ тэр найз нөхдийн тэр дөрвөн залуугийн итгэлийг хараад эзэн идгээсэн баг. Аварсан баг. Итгэл бол Бурхан биднэрт өгсөн агуу шагнал юм аа. Амен. Өнөөдөр бүгдөө энэ итгэлийн булдог энэ сэдвээр бүгдөө Давидаас суралцвал. 1-р Самуэль 17 дугаар бүлэг рүү очино. Би залбирлын цуглаачаас маш богинохон тэгээ бас хурдтай хуваалцсан. 3 зүйлийг хуваалцсан. Итгэлээр бид нар хүчрэгчиж, итгэлийн дархлаатай байж, итгэлээр урагшлыг гэвэл бидний амьдралд үргэлж нэг зүйл заавал тулгарна. Тэр бол Голиат. Голиат заавал байна. Яг өнөөдөр ч таны амьдралд Голиат байж магадгүй. Гэхдээ бид нар нэг л удаа Голиат байна гэж боддог. Үгүй ээ. Голиат байсаар байна. Бид нар түүнийг яланд хийх ёстой. Харин 1-р Самуэлийн 17 дугаар бүлэг дээр очих юм бол 8 хүүгүнтэй Есси дайнд явсан 3 том хүүгээ эргүүлэхээр хамгийн багыгаа явуулдаг. Хамгийн багыгаа явуулсан ч одоо юу юм те? Хаан томлох гээд ирэхээр хонд явуулцдаг. Ах нарын эргүүлэхээр эргээд дайны талбар руу одоо аимшигтай газар руу хүртэл хамгийн багыгаа явуулж идэг. Тэгээд Давид өглөө эртлэн босоод дайны талбар руу явдаг. Тэгвэл бид итгэлээр дархлаатай байж, итгэлээр хүчтэй байж, итгэлээр ялан дийлж сурахад бидний амьдралд ирдэг 3 сорилт байгаа. Энэ 3 сорилтыг таард хуваалц. Энэ 3 сорилтыг бид нар сорилт гэж хүлээж авч урагшлах юм бол итгэлээр та булдог болох болно. Нэгдүгээрх нь үл хүлээн зөвшөөрөгдөх сорилт байгаа. 17-гийн 28 дугаар ишлэл дээр ах нар нь ингэж хэлсэн. Түүний том ах Илиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсчээ. Илиаб Давидэд ихэд уурлан. Дараа ихэд ууралсан боош байх нь. Чи ер нь яах гэж наашаа ирэв? Эзгүй талд байгаа тэр хідэн хоноо чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан муу санааг чинь мэднэ. Чи тулдааныг үзэхээр ирсэн бидтэй гэж загинсан байна. Яг үндэ таныг итгэлээр хүчтэй байж, итгэлээр үнэхээр булдог байхад чинь хамгийн ойр тойрны хүн чинь танд энэ үгийг хэлэх болно. Гэхдээ Давид энэ үгэнд чихээ хандуулж, энэ үгээр өөрийгөө тодорхойлоогүй. Энэ үгийг бас Давид үгүйсгээгүй. Тодорхой хэмжээнд хүлээж авсан баг. Нэг зүйлийг хана хэрвээ гэр бүлээсээ янз бүрийн одоо таагүй зүйлийг өөрийнхөө талаар таагүй сонсч ирсэн бол өнөөдөр бүгдөө тэрийг өөр талаас нь харцгаая. Давидыг харна. Би чиний их зан муу санааг чинь мэднэ гэж хэлэх үед би Давидыг төсөөлөхдөө ингэж бодож байгаа байхгүй. Би чиний их зан гингөтөл Давид итгэлтэй байдал. Заримдаа итгэлтэй юм хийх гэдэг хүмүүс ингэдэг. Би бол ямар хинхэг юм бэ гэдэг үг сонсдог байсан. Би хүмүүсийг удирдмаар байсан. Би хүмүүсийг одоо байгаагаасаа илүү сайн байж чадна гэдэгт итгэдэг байсан. Тийм учраас залуучуудад боломж өгч чи чаднаа. Чи номлоод үз. Чи энийг заагаад үз. Би чамд хичээд бэлдээд өгье. Гэтэ чи өөр юм болгоод чи хийгээд үз. Заримдаа хүмүүс тэгж хэлдэг байсан. Гэтэ Давид үүнийг итгэлтэй байдал гэж харсан. За одоо хэлэхгүй. Давидыг ах нь чи ямар их зантай юм бэ гэж хэлэх үед Давид түүнийг нь өөртөө юу гэж орчуулах вэ? Чи ямар итгэлтэй юм бэ? Чи ямар өөртөө итгэлтэй юм бэ? Магадгүй өөртөө итгэлтэй байгаа гэж хараад хүмүүс ямар бардам юм бэ?
Энэ ямар их зантай юм бэ гэж хэлж магадгүй. Тэгвэл та өөртөө юу гэж орчуулж хүлээж авах вэ? Би өөртөө итгэлтэй л байгаа юм байна. Давидыг ах нь юу гэж хэлсэн? Муу санааг чинь мэднэ. За бүгдээ өнийг өөртөө орчуулъя. Чи ямар хэрсүү юм бэ? Арыг бодож байгаа байхгүй тийм үү? Чи ямар хэрсүү юм бэ гэж өөртөө орчуулсан. Хамгийн ойр тойрны хүн чинь тань тэгж хэлнэ шүү. Хамгийн ойр тойрны хүмүүс чинь тэгж хэлнэ. Одоо энэ дагаа өсвөрийнх чи ямар сахилахгүй юм бэ гэж хэлэх үед өөртөө юу гэж орчуулах вэ? Би ямар хурдтай юм бэ гэж бодлоо. Энэ ч хэл аманд гүйцэгдэггүй л би уран илтгэгч. Өөртөө яаж орчуулахаас шал. Яг гэвэл энэ хүмүүс дуугаа болохгүй. Бид энэ хүмүүсийг дуугаа болгож чадахгүй. Угаасаа байна. Байх нь ч гоё яг л хурцлж байгаа байхгүй юу? Би ингээ хүүхэд байхдаа эргэн тойрны хөдөө өсөө учраас ингээ нөгөө хажуу айл майлын хүүхдүүдийг хөдлөж байгаа мод зодоо оруулцдаг гэсэн байхгүй юу? Тэгээд ээж тэгдэг гэсэн. Энэ дарга болно. Тэгээд би яг энэ удирдлагын үйлчлэлийг авахаар 1 сарын турш залбирч явах үед ээжийн тэр хэлсэн үгийг ариун сүнс надад маш тийм хайрламаар надад хэлсэн байхгүй. Чи дарга болно. Чи хүмүүсийг удирдах ёстой. Хоёрдугаарт нь 2 дахь сорилт ирсэн Давид. 17-гийн 32-оос 33-аар гарах юм бол ингэсэн. Давид Саул тэр хүнээс болж хинч зүрх бүү алдаг. Боол нь явж тэр Филист хүнтэй тулалдъя гэв. Тэгэхэд Саул Давидд чи тэр Филист хүн рүү очиж түүнтэй тулалдаж чадахгүй. Чи ийм залуу баг хүн. Харин тэр залуу байхасаа цэргийн хүн байсан гэсэн. За ямар сорилт вэ? Жижигрүүлэх сорилт ирсэн. Ингээ жижигрүүлдэг биднийг. Ер нь биднийг ингээ жижигрүүлэх зүйл үргэлж байна. Чи зүгээр хүнчлэлийн ирээр хөлөөж. Чамд үнийг хийх мөнгө байхгүй үсттэй. Чи энийг хийх боловсралгүй штэ. Чи энийг хийх харилцаа холбоо байхгүй штэ. Жижигрүүлнэ. Жижигрүүлэх сорилт хаанаас түүнд ирсэн ба. Намайг удирдлагын үйлчлэлд аваад хүмүүсийн бас л хэлж ирсэн зүйл юу гэх юм бол чиний өмнөх гадаад илгээлтийн эзэн 3 гадаад захирал байсан. Тэгэх юм бол чи энэ хүмүүс шиг мөнгө босгож чадахгүй штэ. Тэм учраас би гарлаа. Чамтай хамт үйлчилж чадахгүй. Тэгээ нэрээ тэр үед бол чадахгүй л байсан л да. Тэгээ заавал тэдэр шиг байх албагүй. Өнөөдөр 3 дахь хуваалцах байгаа зүйл бол өөр хүний дүр тоглох сорилт ирдэг. 38-аас 39 дугаар ишлэгийг харах юм бол тэгээд Саул Давидыг өөрийнхөө хувцаар хувцлаж толгойд нь хүрэл дуулга өмсгөж биед нь хуйгаа өмсгөв. Ийм юмтай явж үзээгүй Давид Саулын хуйгны гадуур Саулын элдийг бүсэл зүгээд алах гэж оролдов. Давид Саулд сураагүй учраас би үнийг өмсч явж чадахгүй нэ гэд өмсгөлийг нь тайлсан баг. Давид зүгээр өмсч үдсэ. Хааны ус хувцас сэлэн мэлмиг зүгээр зүүж үдсэн бохгүй юу? Ямар шүү байдгийг. Тэр зүүж тулдахгаагүй. Зүгээр үдсэ. Өөр хүний дүрд тоглох сорилтыг хүмүүс бидэрт өгдөг. Чи тэрэн шиг бай. Чи одоо тийм бай. Ийм бай гэж биднэрт тулгаж. Одоо нийгэм чинь шал өөр болсон. Одоо ийм бай. Тэгвэл өнөөдөр юм. Нэг зүйл ерөөсөө өөрчлөгдөөгүй. Бурхан биднийг итгэлтэй байл гэж хэлж байгаа. Амен. Өөр зүйл чи дутуу байж болно. Өөр зүйлээр чи сайн сургагдж, бэлтгэж, боловсрол эзэмшээгүй байж болно. Хангалттай мөнгө санхүү байхгүй байж болно. Гэхдээ Бурхан бидэд хэлж байгаа. Ямар ч цаг үед өөрчлөгдөхгүй чамд байх ёстой зүйл бол итгэлтэй байдал юм аа. Итгэлийн анхан дүүсээ. Жинхэнэ итгэл бол Бурханыг алдаршуулах явдал юм аа. Тэгээс өөрийгөө ил гарах гэж байгаа биш. Жинхэнэ итгэл бол Бурхан төвтэй амьдрах явдал юм аа. Давид Голиатийн урдаас очиход Голиат юу гэж хэлээ? Би ямар нохоо юм уу? Чи одоо таяг барьд над руу ирээд тахтаа яадаг юм. Тэгээд түүнийг хараасан гэж байгаа шүү. Давидыг.
Тэгэхэд Давид юу гэж хэллээ? Би өнөөдөр Израильд бурхан байдаг гэдгийг харуулах болно. Жинхэнэ итгэл бурханаас ирдэг. Еврей номын 3:19 дээр ингэж хэлсэн. Итгэлгүй учраас тэд орж чадаагүй бид мэддэг гэж хэлсэн. Мэдлэггүй учраас гэж хэлээгүй шүү. Мөнгөгүй учраас гэж хэлээгүй. Харилцаа холбоогүй учраас гэж хэлээгүй. Итгэлгүй учраас тэд орж чадаагүйг бид мэддэг гэж хэлж байгаа. Тийм учраас Еврей ном юу гэж хэлж байгаа гэх юм бол 12:2 дээр нь итгэлийг эхлүүлэгч бөгөөд бүрэн төгсгөгч болох Есүсөд харцгаая гэж хэлдэг. Жинхэнэ итгэлтэй байдал бол би ямар лаг юм бэ? Би ямар чадвартай юм бэ гэдгээс биш. Харин Давид Бурхныг харж ирсэн. Давидын нүдэнд Голиат том биш, харин Бурхан том байсан. Яг тэгвэл Дуул номын 16-гийн 8 дээр Давид өөрөө угсаа шийдсэн байсан байхгүй. Би эзнийг үргэлж өмнөө тавьдаг. Тийм учраас би ганхахгүй. Хаан болоодсэн тэр юу гэсэн? Түүнийг л би тунгаан бодож, түүний гоо сайхныг харж, эзний өргөөнд суух нь л миний амьдралын гол зорилго. Жинхэнэ итгэл Бурханаас ирдэг. Хэр зэрэг бид нар Бурханыг томруулж байна. Бид нар ингээл олон жил яваад ирэхээр магтаал маань хүртэл нэг тийм зөвхөн техник болчдөг. Бидний үйлчлэл маань зүгээр нэг арга техник болчдөг. Юу байхгүй болчдөг вэ? Итгэлтэй хамт явдаг чин сэтгэл гэдэг юм байхгүй болчдөг. Есүсийг алдаршуулъя. Есүсийг ил гаргая. Есүсийг хүмүүст мэдүүлье гэдэг нь байхгүй болчдөг. Тэгээ үйлчлэлийн үр жимс, үйлчлэлийн амжилт гэдэг. Яг үнэндээ тэр амжилт чинь, тэр үр дүн чинь Израильд өнөөдөр Бурхан байгаа гэдгийг харуулах явдал байхгүй юу? Амен. Та ямар байгаа нь Бурханд ерөөсөө чухал биш. Та жижиг байна уу, том байна уу, юу сураагүй нь чухал биш ээ. Харин хэн өнөөдөр тантай хамт байгаа нь чухал. Есүс юу гэж хэлж байгаа гэх юм бол үннээр Иохан 14:12 дээр үннээр би таарт хэлье. Над итгэдэг нь миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс ч агуу ажлуудыг хийх болно. Учир нь би эцэгтэй очино гэжсэн. Бид эзэн бидэнд өөрт нь итгэх юм бол өөрийнх нь хийдэг ажлуудыг хийх бөгөөд эдгээрээс ч агуу ажлуудыг хийх болно гэж хэлсэн шүү. Есүс хийж байгаа ажлуудыг хийхдээ бид нэр гайхах юм бол энэ асуудал шүү. Та зүгээр л хийх ёстой. Тэгээ түүнээс ч илүү агуу ажлуудыг хийнэ гэсэн. Тэгвэл бид нар бардамдахгүй. Яагаад? Түүний ариун сүнс бидний дотор байгаа. Энэ дэлхийд байгчаас агуу нэгэн бидний дотор байгаа юм аа. Есүс танд хэлж. Есүс танд хэлж. Итгэлээ дархлаатай болгооч. Итгэлээ хүчрхэгжүүлээч гэж хэлж. Юу харж байгаа, юу сонсож байгаа, хинтээ цаг өнгөрүүлж байгаа чинь таны итгэлд нөлөөлөх бол. Тийм ч учраас бидний эзэн Есүс хүний дүр төрхийг, боолын дүрийг аваад энэ дэлхий дээр ирэхдээ тэр үүр цайхад зилүүд газарт очиод Бурхан эцэгтэй залбирч байсан. Бид нар дүлгэр дуурайл болсон. Тэр үйлчлэл нь амжилттай болж олон хүмүүс түүнийг тойрон бүчиж байхад тэр зайлан яваад тэр эцэгтэйгээ цаг өнгөрүүлдэг байсан. Түүний итгэл нь хинээс ирдэг гэсэн бол Бурханаас ирдэг байсан юм аа. Хамтаа залбирах уу? Та ингээл ухрахгүй Давид шиг үнэхээр итгэлийн тэр тууштай, тийм ээ, тэр ялалттай бай гэвэл Бурхан руу л хараарай. Амьдралаа бүх талбар дээр нь Бурхантай холбож, Бурханд даатгаарай. Таны амьдралд Бурханыг холох юм бол, тийм ээ, Бурхан таны өмнө тулдах бол. Бурхан танд хүчийг өгөх бол. Бурхан танаар дамжуулаад алдарших бол. Хүмүүс танаас таныг биш, Бурханыг харах бол. Хүмүүс танаас Есүсийг харах бол. Энэ бол итгэлийн хүчрхэг амьдрал юм. Хамтаа залбирая.